1. За хувилбар B нь болохоор за мэдээж тег жижиг ирсэн байгаа. За энэ талд нөгөө хоёр хөргөгч хүлдөгч хоёроо энэ хандаа авчраа тавьчихсан байгаа. За тэгэнгүүтээ нөгөө коллектор ямар нэгэн тохиолдолд сервис хийх үед за энэ хоёр шилэн хаалгаа онгоолгоод цаана одоо энэ хаалга нь байж идгээр хийж болох юм болов уу гэж үзэж байгаамаа. За тэгэнгүүтээ мэдээж ийм болсон болохоор энэ техникийн хэмжээ багасж байгаа. Энэ техникийн хэмжээ бас багасж байгаа. За тэгээд ерөнхийдөө хуваалт иймэрхүү. Энийг нөгөө чөлөөтэй байлгахыг гэсэн тий. Энийг ингэж хийж байгаа тохиолдолд энийг чөлөөтэй байлгахыг гэсэн. Энэ танаа сонгосон энэ агаар уур сорогч юу л хиншүү сорогч арай том л харагдаад байна энэ хан дээр. За тэгээд нөгөө талаасаа бол энд нь шилэн хаалга хийж үзвэл ингэж харагдчихэв. За ингэж хийсэн тохиолдолд энэ хаалга бол гадагшаагаа л онгоож тарж байгаа. Дотгошоо онгоох юм бол цаана юмнууд бас тулах болчиход байгаа. За тэгээл энэ хэсэг бол нөгөө талтайгаа адилхан. За энэ хэсгийг хэрэглээ бол иймэрхүү харагдчихэв. За энэ хэсэг дээр нь задгаач байж болж байна. Эсвэл битүү гэвэл тэг хоёр хувилбар байгаа. За тэгээд энд бас шилэн хаалга хийж өгсөн. За одоо энд бол нөгөө хоёр хөргөгч энд байхгүй учраас арай чөлөөтэй. Аяг тавг агчаа ингээд тавьчих болж байна. Билетгээ ингээд тавьчих болж байна. Дээгүүр нь ингээд бүх хэрэглээнүүд байж болж байна. Тоногуд байж болж байна. Энэ коллекторын хаан бол чөлөөтэй. За энд бол дийш башрын энд тавьсан байгаа. Энэний доор тавьж ивэл тавьж болох юм бол бас энэ хуваалтыг арай гоё цэвэрхэн болгож болно.